ганцын шоронгийн яг ард талд хүний нэртэй уул байдаг. Онгодын чихэр яхар хатуу гэж хэлдэг. Хатуу хүний зэмлэлэр чи хар шүүрнөр хар нохоо дагуулад одоо ингээд нэг цус амтлал яваад байгаа юм чи ямар учиртай юм чи хин болчиход ийм одоо босоор болно үзэж тарж байгаа юм. Гэтэл одоо нөгөө 6 7 дахь метр хүнээс нөгөө дээшилж чадахгүй явж байгаа ч бүүнэр байна. Нүүр царай ингэж нэг юм бүр нэг өөрөөс нь бүр ингээ нас агчихсан бүхтгэр нуруутай нэг цохойсон цагаан нэг юм Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөн хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Энэ зүүн англи хэлний төвшин ахиулж өөртөө шинэ боломж нээгээрэй. Ном Академийн зуны сургалтанд хамрагдан суур мэдлэгээ баттгаж үгийн сан, дүрм, яриа болон ойлгох чадвараа хөгжүүлэхээс гадна үн төлбөргүй төвшин тогтоох шалгалтаар өөр тохирох ангид суралцах боломжтой. Мөн IELTS, mock test-д хамрагдаж listening, reading, writing, speaking чадвараа бодит шалгалтын орчинд сорин өөрийн төвшингөө үнэлүүлээрэй. Манай төв салбар багшийн дээд мөн авзар яармаг салбаруудад хичээлүүд явагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол 72 тэгтэй 42 42 88 11 64 69 91 91 58 21 дугаараар холбогдно. За сайн байцгаана үзэгчдээ өртөө дөрөв дараагийн дугаарт тавтаа морил энэхүү сизон 3 төгсгөлөөсөө 2 дахь анги та бүхний мэдэж байгаачлан нэг улирал гэж ярьдаг те сизон үргэлжлэхдээ 12 дугаартай үргэлжилдэг бол за бидний 11 дахь дугаарыг энэхүү эхэлж байна. Өнөөдрийн зочноор ирсэн мөлөө ойлоо танилцъя. За дөлөв. Дөлөв. Амьдралдаа анх удаа сонсож байгаа нэр болохоор лавширлж асуусан шүү. За Тэмүүлэн гэдэг. За ерөнхийдөө бол миний сая нэвтрүүлэг эхлэхээс өмнө бол та бүхэн нь бол мэддэг байх. Би хүнээ зочноо нөгөө өөрөө судалдаггүй. Ягаад гэвэл нөгөө ярих гэж байгаа юм мэдчихээр ингээд юм иракц борчдөг. Нөгөө өмнө нь ингээд түүхийн сонирхчингууд юу ярих нь мэдээд идэг учраас тэрийг нь хүлээгээд идэг те. Тэгэхээр бит хоёр энд өнөөдөр ингээд цоо шинээр танилцж байна. Өмнөх дугаар дээр оролцсон нөгөө Брэдэлтэй ах хүүгийн найз болж таарад байгаа те. Яг нь ерөнхийдөө бол тэгж холбогдсон. За өнөөдрийн дугаарын ерөнхий чиглэлийн нөх юм бол сургамж талдаа байх болно те. Болохгүй зүйлээр одоо битгий оролт те. Мэдхгүй газраараа битгий яв гэдэг ч юм уу. Гэтэ тэрийг өөрөө одоо мэдэрч туулснараа сургамж олгож ярих гэж орж ирсэн. Дээрээс нь бөөлдөг зайран хүн байгаа тийм. Тэгж хэлж болох уу? Болно. Окей. За хоёлаа ярианда орохоос өмнө дэд чирэг би нөгөө ивент тэтгэгчтэй энийг нөгөө эднэргүүгээр бол хийж чадахгүй учраас за машин тэрэг барьдаг уу? Барихгүй. За тэгэнгუთ мэдээч чирэг ингээ найз нөхөд ч юм уу гэр бүл машин тэрэгний хэрэг гардаг шүү дээ. Одоо худалдаж авах талдаа гэсэн. Тэгэнгუთ манай Horse Auto Expo маань яармагт байрлаж байгаа. За энэ яагаад энийг онцлоод байгаа юм гэхээр нэг асуудал биднэрт тулгардаг. Тэр юу гэхээр нэг авто тээврийн үндэсний төв нэг тийшээ гүйлээ. Тэ. Зээл авлаа нэг тийшээ гүйлээ. Натурат орлоо нэг тийшээ гүйлээ. Гэх мэтчлэн нөгөө цаг маш их алддаг. Дээрээс нь бөө стресс болдог бол энэ газар маань бүх юм нэг дороо цогцолцсон байна. Тэгэхээр тэрнгээрээ л одоо маш давуу талтай. Тэгээ Expo гэж байгаа учраас бүх орж ирсэн шинэ тэр Япон, Герман, Хятад гэх бүх машинууд нэг дор цогцолцсон. За удаах мэдээж хэрэг ивент тэтгэгчээр маань за Tera гэд PV орж ирсэн байгаа. За ямар учиртай бэ гэхээр Солонгосын номер 1 PV гэж бол би хувьдаа үздэг. За ихэнх нь бол энэ ногоон савлгаадаг нь харсан бол одоо манайхаа юм шинэ лайт савлгаатай буюу алкогол нь арай бага. Тэгээд одоо сахар байхгүй гэдгээр онцлог байна. За би өөртөө ч гоё ингээд
Задлаад хоёлаа нэг гол тулгаал эхлэе да. За төлөө. За нэвтрүүлгийн маань нөгөө яг уу манай өмнөх дугаар дээр айгүй их нөгөө юм шүүмж гэдэг шүү дээ. Яг альмаа юм шүүмжтэй байна. За бид нар шүүмжийг хүлээж авсан. Өмнөх дугаар дээр болохоор бит хоёр бүр ингээд сүултээ нөгөө ам халаад амьдралаа яриа сууцгаахгүй. Тэгээд нөгөө монтаж хийгддэг шүү дээ. Нэвтрүүлэгч ингээд болохгүй болоогүй зүйлсийг катлна. Тэгээд төгсгөл нь жоохон тийм өмнөх зочноо нэг юм үл хүнддгээд дуусгацсан юм шиг мэдрэмж төрүүлсэн юм шиг байлээ. Гэв гинт нөгөө такгийн гутаа. За хоёлаа дуусгах юм уусгах гэсэн чинь зочноо хүнддэгсэнгүү гэж. За тэрнээс ингээ уучлахгүй гэж байна. За нэвтрүүлгийн маань хамгийн ихний хөнгөн эхэлдэг асуулт маань байдаг. Аимшигын кино гэдэг зүйл. Манай үзэгчд маань одоо 60 хэдэн мянгуулаа байгаа мэдээч хэрэг бүгд нөгөө аимшигын ийм юм сонирхдаг болоод одоо цугласан байгаа шүү дээ. Тэгэнгүүт би зочдоосоо нөгөө аимшигын кино гэж асуудаг. Өөрөө чинь хувьд үзчихсэн хамгийн аимшигын гоё кино байна. Яг олон кинонууд дундаас бол хамгийн яг дотн үлдсэн гэвэл амьд ус амьдэрсэд байна. Монголын маань тий. Олон ангид гэж санаад байгаа юм. Тий олон ангид. Хиний зохиол юм бол хард бил хүн л гэж орж ирэх гэдэг юм. Тийм байж магадгүй тий. Тэгээ тодорхой хэмжээр яг юу ч хэл тийм дээр тухайн одоо зургавлтын хэсгүүд. За тэр тухайн одоо нөгөө ацдгэр ч юм уу юу гэдэг юм. Босоор болон ч юм уу аль эсвэл гүйдэл байлаа гэхэд тэр нь яаж гүйдэг. За бөөгийн 10 хаан ямар байт. Лам хүний бас нэг 10 хаанаар яаж одоо нухруулдаг. Тэр одоо эд бол яаж хүнлүүд хайрдаг юм. Яаж хүний ар болоод уурт галт нь үндийж харагддаг юм. За тэр хүнтэй юмтай яаж харьцдаг юм. Эний бол үнэхээр бас тодорхой үйлэгдсэн. Тэгээ тод гарсан одоо зураглалыг бий болгосноор бас онцлог юм болов гэж боддог байхгүй. Таны хувьд бол одоо өөрийн өнцгөөс харахаар хэлж байгаа санаа нь судалгаа сайтай тийм ийм худлаа ямиг харуулаагүй одоо тухайн юмнууд ямар байдаг гэдгийг магадгүй нөгөө найруулагч ч юм уу зохиолч нь сайн судалсны үндсэн дээр илүү бодиттой харуулж чадсан гэдгээрээ үнэлэгдсэн кинох нь шүү дээ. Окей. За амьд бус амьдрахсад Монголын уран сайхны кино манай одоо 3 сизон хийгдэхэд анх удаа орж ирлээ. Бас саяхан гарсан санагдаад ах юм. Тийм баг. Хол зүрхгүй тийм. 2-3 жилийн өмнө л гэж магадгүй тийм. Окей. За тэгвэл ямар ч байсан нөгөө зохиолчтой би бол зохиолын өмнө нөгөө энэ аудио хөлбөрөөр ордог шүү дээ. Тэгж яхад сонссон санагдаж байна. Тийм. Тэгээ гоё зохиолчтой манайхаа амьд бус амьдрахсад гэдэг 7 ангит кино байгаа юм байна. Үзээгүй хүмүүс байвал үзэж гоё айц мэдрээрэй гэж. За хоёлаа тэгээ шууд л ярианд орё доо. За манай үзэгчдийн мэдээж хэрэг хамгийн их хүлээдэг юм. За энд орж ирээд сууж байгаа зочин өөрийн гэсэн мэдэрсэн зүйлтэй болоод сууж байгаа. За итгэх үгүй нь бол энэ хүмүүсийн хэрэг. Гэхдээ танд юу тохиолдож исэн бэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе гэсэн. Яг би багаас ахвалд ер нь энгийн бус юмсуудтай харьцаад үзсэн. Маш олон юмнуудыг тайж мэдсэн. Хүч авахын хэрээр тэр үндэ бардамнаж бас нөгөө юу ч л тэмдээ тэнгэрийн эрчим юу гэдэг юм. Зосрих, доодих юу гэдэг юм гэдгийг хаанаас одоо ийм даалдын юм мэдрэх ёстой юм. Хаанаас хүч авах ёстой юм гэдгийг танихын тулд өчнөө харах хэрэгсэн байдаг. За тэрний дундаас бол одоо дайрхийн ганц удаг гэдэг байгаа. Ганцын шоронгийн яг ард талд хүний нэртэй уул байдаг. За тэнцэн амьдрал усуд бүгдээр мэдэх баг. За тэр уул болгонгуудаа ил ба талд агуутай байд. Агуу. Тий. Ил агуу нь болгонгуудаа хүмүүс орж гардаг. Талд агуул нь болгонгуудаа хүсн нь ордог. Тийшээ очиж бас нэг юм бөөнөрч нэлээх дэлгэрээгүй байж бийж нэлээх очиж нэг далдганы савлал хүч авах гэж нийлээх гэл хадам мадгар ороогоол аль эсвэл нэг юм дөрвөн талтай очроо нэг үзүүртэй бол хонхтой байсан. Тэгээ тэрийг барьж нэг юм чихэндээ сонсоол уулан дээр гарсны ашиглал. Тэгээ явж хагаад өөрийн мэдлгүй нэг юм ёрын санаа орж ижсэн байхгүй. Яагаад цусаар яагаад үйл хийж болохгүй ч.
Тэр тухайн үед нөгөө телевизээр нөгөө зүүн мөлийн талаа ингээл 9 шидэм гарч ирдэг лсэн. Тэрэн дээр нэг цус уугаал хүч авдаг гэл. Тэгмэд нь л нэг цус мусаар л бас нэг уужныг үзлээ. Цусаар нэг үйл хийж үзлээ. Амтны зүрхээр хүртэл үйл хийж үзлээ. За. Яг ямар байд юм бэ? Үнэхээр яг биэнд нөлөөлт юм байд юм үгүй юм. Биерээ шалгаж байгаа юм тэр. Тэгээд явж байгаа үед шөнөөр яг дээшээ алгаж ирсэн. Яг доогон талд байдаг нэг айлын нэг имжтэй нэг дуудаад. Би чамтай нэг ярих юм байна. Чиний ингийн хүүхд биш байна. Чиний хүрээ дээр гэж. За яасан юм бол гэсэн. Одоо би чамтай ярих юм байна. Би бөөхөн юм, удгуун юм аа. Тэгээ чи нэг л биш юм. Ямар таастай би нэг бөөлөд хий. Чи тэр хүртэл байж гээд. Тэгээ шүн боллоо. Бөөллөө. Онгодын чихэр яхар хатуу гэж хэлдэг. Хатуу үний зэмлэлэр чи хар шүүрнөр хар нохоо дагуулад одоо ингээд нэг цус амтлал яваад байгаа юм чи ямар учиртай юм чи хин болчиход ийм одоо босоор олонтой үзэж тарж байгаа юм. Тэгээд тэгэхээр тэр тухайн үед би юу ч мэдэхгүй юм. Тэр нэг хүч авахын тулд үе түүний юм хийж байгаа шүү дээ. Тэгэл явчих гэл хөвөл. Тэгээ хаалгаа гараал гүүгээл сандраал тийм сонсцсон. Доош хөвжс. Яг тэр уулны доор ингээд нэг жалгатай. Тэгээ гүүгээл явжс. Яг тэр жалгын хажуугаар өнгөрөөл. Яа ингээд чигээр ингээд харсан чинь нийгэм халт харагдав явчлаа. За би одоо яг юу харч. Хотлоо юм шиг үстэй гэсэн. Үнэхээр яг нэг юм. Яг өөрөө яг сууж байгаа тийм ээ. Яг махмудтай. Тэсэм хүртэл яг хүнээс өөр нэг хүл байхгүй. Тэгээ нэг хүл нэлээ урт. Хүзүү нэлээ урт мөртлөө нэг эвэртэй юм шиг тийм үзэгдлээ. Тэгээ хүн чинь айхаар болгонд зочд юм л л дээ. Зочртууд нүү бие махбод хөдөлгөө байгаад Гацаад. гацалтанд оров. Тэгээ хэсэг хугацааны тэр гацалтанд зүгээр амтын тамт орцсон юм шиг хамаг шар ус хөндлөл айгаал. Одоо яах. За би энэ биел хөдлөгдөх болчихвол өстой хар ирчэрлэхгүй хэл юм. Цогтой шүү гэл. Тэгэл гайгүй сул болол ихэлсэн чинь л нүүрэн дээр нэг юм ойртож ирэл нүүрлүү ихслээ харж идэв. Яг амтын ихт амтан биш. Хүн гэхэд хүн биш. Нүд нь ингээд ууланаар эргэлдсэн. Тэгээ яман толгойд ихэрнэ. Нөгөө нохон сүлтэй. Чи мэдээс. Тэгээ ойртод ирэхээс ч хүн чинь ингээд нөгөө юу вэ би одоо Юу болоод байна гэх тийм. үгүй юм бодож чадгаа байцдаг. Гацан дуртахгүй. Тэгээ би хөнгөрөө сул болол ихсэн хар хичээрэл гэрлүүгээ гүйсэн. Гүйсэн чинь ардлаас нөгөө дөрвөн хөл ингээл нөгөө хөдөлж байгаа сонсдог болтгоо. Бүүцэд дарид үс одоо нөгөө ижи маань багт минь хэлжсэн нөгөө 58 кг шатал доороос нэг хэдэн чулуу авал гэд чи ингээд цоогдож наад дээр тогтод гэл шидэлэл. Тэгэл ал болчихлоо. Тэгээ гэрлүүг орлоо. Зүрс авлаад. Тэгээ ээж минь яг намайг ямар гэдгийг мэдчихэж байгаа юм л та. Нэг л биш байгаа миний зүс сайранаас харангууд. За миний өр. Би наад юм хийж мэдгүй. Чи наад юм мэдчихэж байгаа учраас чи өөр наадгаа харгал. Аргалж чадахгүй л одоо яа их үтэй. Хойлоо хүй. За. Тэгэл нэхэн бодоогүй дээ орлогоо хөвтцөө юм чи яахан хөсөө тусдуулаад өөр яах тавьчихсан амтай. Тэгэл дээш хараа хөвтсөн. Тэгэл яг хажууд нэг юм байгаа юм шиг мэдэрч төрө болтгүй. Чит ямар сони юм бэ? Харцгаал ингээ хэрэг харсан чи. Хойсон цайсан ингээд яг битээр яс. Яг начаалах ингэ дээшээ харж идэв. Тэгээд
орных нь хажууд хамт хөвтөж байна. Тий, хамт идэж байгаа. Яа. Буцаж бүдээш харцад бөөцдөг. Би одоо юу хийч вэ? Дахиад ирээ харсан чинь дээш харж исэн толгоор наашаа ингэ харж байгаа. Чихтэл би хайж байгаа. Би яг юу хийч вэ? Би юу болохоо л гэж. Тэр уучлаарай 3 дахь нь өөр юм. 3 өөр юм байгаад байна те. Ер нь бол яг хөө тим юмуд ч юм бол өөрсдөө бас нэг одоо юу гэж хэлдэг. Ноён байлаа гэхэд цаарц барлаг боол гэсэн юмнууд байна. Тэд нар чинь бас тодорхой хэмжээний хүч аваад эхлэхээр өөрөнгөсөн туслах барилгуудад болдог. Тэр юмнууд нь болонгуудаа одоо тандах тэр гэр орныг нь тандах ямар хүн байд юм бэ? Ямар хүн амьдралтай юм бэ? Орчны хаана юм бэ? Тэгвэл би ойрхон гэрээ одоо юу амтан байлаа гэхэд нөхөө ухах нь шүү дээ. Тэгжиж тэр хүнтэйгээ ойрхон тэр гэр бүлийн нөгөө голомтэйг нь самардаг байна. Ихний удаад танцсан дэр байна. Тэгээ үзэгдсэн байна. Тэгээ яасан нэг орон дээр. Тэгэл нөгөө хөдөлж чадахгүй амт чинь бас л дахиад өв шүү дээ. Хам шүрс хам интерцэн гэсэн. Тэгэл доошоо гараа доошоо болол нөгөө өмд ойрхон байсан. Тэлэг нь эр хүний сүлд нь юун дээр оршдог вэ? Тэлэг нь авал. Тэг харахгүйгээр гайл нэг 3 ташуурдаа. Эргээ харсан цаалх болсон. Тэгэл маргааш нь за би өстөний болохгүй юм ийсэн бол тэр болохгүй газар руу очиж би өөр харгал. Ямар чадахгүй юм зовлон байх шээ. Гэс шүдээ зуц хаалаа онголгол гараал ингээ харсан чи. Хашаа ингээд одоо хашааны дээвэр дээр ингээд нэлен гिचээ хэрээнүүд суудсан. Гарах гэхэр гарахгүй. Толгоороо ингээд ойртож ирэл дээ. Бүр боргоод. Тэр хашаа нь болгоомтой тусдаа нөгөө бөөгийн онготынх нь өмч буюу хамгаалтанд байсан. Гортыг татцсан байсан хашаа учраас тэр одоо гортыг татсан хүнийх нь эзнийх нь унлагын дунд нь намаа хамгаалсан тэр. Би нэг айланд байсан. Гэрээ болгоод. Тэгээ гарч чадахгүй хэсэг зур байж байгаа л яг ингээд нэг сар болсон. Тэгсэн гинт ижээ маань шөнийн 3 цаг, яг л 3 цаг, 3-4 цагт сэрэл болд. Тэгээ сэржсэн ал хөрөгч онгоолгол. Тэгэл юм идчихэл буцаал ивдээ. Тэгээ энэ бүр байнгын татамжтай болоод. Тэгээ тэр үед за нэг л биш болоо ивчлээ. Та бас ирээд байдаг тий. Би бас хайжаал байдаг. Тэнгүүтээ яг тэр үйл борцоосон яг сарын дараажийн харна бүтэн ингээд нэг 7-8 хоног үргэлжлээд. Тэгээ сүүл рүүгээ за би ямар ч тест шүн унтахгүй гараач. Яа юу болохгүй. Тэгээ шүн унтахгүйгээр л нүдэ нэгээл ингээл хараал. За шөнийн 3 цаг, 4 цаг. За яг босдгоор босч байна. Тэгээ тэр хэвчээ. Тэгсэн гэрийн доохон талаас нэг юм ингээл цухыгаал. Тэгэл нэг жоохон ингээл эхлээс ингээл цагаан манан гэл дээшээ ингээ хутаа болвол ингээл манс хийжсэн. Яг хүний төрхтэй болоод. Тэгээд яг эмхтэй хүний төрх үсэд хэрж байгаа. Тэнгүүтэл яг унтчихсан орон дээр сууж байгаа. Хүний биен дээр сууж байгаа шүү дээ. Ичийн маань биен дээр сунгад би гайхаж байгаа. Нийтдээ 3 ид байсан. За гавлтаа нийт нь болонгуудаа тэр нөгөө очсон зүгсэн уул нь өөр ингэсэн одоо юу ч хэлдэг хүний цогцтой буюу сэтэртэлцэн хүний гавл яс булчлагдсан амьдын бусаар өгцөн хүний сүнс нь тэглэгдээд тэр нь мануулаар уюунаад дээрсэн байна. Нөгөөх нь болон уцаа үр хөхтөнд тоохгүй. Тэр буйны айдад гэж ярьж штт тийм ээ. Арт талд нь хинэн чирээгүй. Хайртай нөхөр нь алдсан. Тэгээд ойрхоноосоо биел босон молоо юм хийж явахдаа юм өргөөдсөн юм л т. Тэр нь өөрийг нь унталсан юм байна. Тэгээ хурж ирээд байсныг нь
нухчин дарсан байт. Хоёулынгийн яг хаан байгаа юм аль зүг рүү шөнөөр нь гитээд аль зүгт нь нуугдчихин. Нуугдсан газрын ч байгаа юм бол энчнээс нь суудаж гаргая. Тэгээ харьцсан. Эхлээс нь хүссэн юм өгнө. Дараад нь за яг ямар учир та яад хийдэг яаж чад өнгөрсөн хэдэн жил болж чинь тийм ээ. Тэр болгоныг нь мэдэж аваад тэгээд хүн нөгөө бөө хүний чинь өөрийгөө арга ухаантай байдаг. Одоо ямар ч юм дээр ямар хүл хөдөлтэй юм яг юун дээр алдаж юун дээр гүйдэг юм байна. Тэр бүх нарийн ширээмийг нь одоо тандаж мэдж агаад тэгээд нухчин даард. Эхний удаа дарагдах нь за болчихоч тээ гэж дарагдав. Дараад нь болон одоо нухчин даардаг байх. Эхлээд нэг одоо гойж үзэх юм шүү дээ. Тий, бүүхэн бол тэгж нэг шууд одоо дайраал чи юм өстөө нэг хам муухай юм ид хүн амтан болгоныг ингэж дайрдаг, хорлдог. Чи миний муу ижиг маань инглээ. Чи миний дүүг маань инглээ. Чи намаа инглээ. Чи юу гэсэндээ юм хийж байгаа гэдэг ч юм уу та. Ингэж шүрөөсөд тэгж бодож болохгүй. Бүүхэн бол хөрстэй муу юмтай байна уу? Сайн байжсан хамаагүй бүгдийг хүлээж авч тэгж сан хүл хийдэг хүн байгаа. За мэдээч хэрэг маш амар сонирхолтой байна. Одоо амар гэдэг үгийг би ашигламаар байна бүр тий. За үзэгчд маань бас гайхаж байгаа бах. Тухайн үед хэдэн настай байсан тэр цусаар ингэж зан үйл хийн гэхээр нөгөө бидний бүгднгийнхэн сонирхдаг асуулт байдаг шүү дээ тий. Тэр үед одоо бөө гэж нэрлэгддэг тийм зайран хүн болцсон байсан байгаагүй тэрийг өөрөө мэдлгүй хийгээд байсан гэсэн үг үү те. Яг одоо тийм юмнууд чинь тодорхой хэмжээний яг нас харалцахгүйгээр биелүнд дайрдаг. Оюун санаа ухамсарыг нь яг л тийм дорой төвшөнд хүргэдэг байх нь шүү дээ. Тийм болоод л тийм дорой төвшин буюу тэр цус ууж тийм ээ. Тэр амтны зүрхээр, бүлээн зүрхээр нь зан үйл хийж хүч авах гэж үзчихээн. Өөр тэр юмтай одоо нөхцөх гэж оролдож штэ би. Нөхцснийхээ үр дүнд үнэхээр чадaltaй болсон үе байна. 11 настай да. Нөхцөх гэж нөхцөөд бүрөөс үнэхэрийн одоо хүний хийж чадхааргүй. Одоогийн бөөнөрийн хийж чадаагүй зүйлийг би өөрөө биеэрээ хийж судаа байна. Одоо юу гэж хэлдэг мэдрэмж бүр тултай хүрээд ирэхлээрээ зүгээр гэртээ сууж байхад л одоо 360 градус хэдэн километр хамаагүй. Ямар хүн байна, ямар нэр устай байна, хэдэн мянган усуудын бүх нэр ус жил айл нутгийн гаралтай, ямар удмуур хусааны хүний бүгдийг мэддэг байсан. Над дээр ямар ч хүн эрхийг мэддэг байсан. Яг ямар учиртай юм, яад хийдэг юм, юу хийдэг. Харин энэнийхэн хариуд нь олонготой аймаа өгдөг, буюу сүнсээ барлах болгож өгдөг тэр үнд. Харин Аз улс харин онгодтойгоо харин дүүрт тулаад тэ энэ юмас гарсан да. Нөхцөн гэдэг үгийг тайлбарлаад өгч төгөө. Би нөгөө ойлгохгүй учраас айгүй асууж магадгүй шүү заа. Гэтэ манай үзэгчид надтай адилхан байгаа. Яг ихнийх бөөнөр бол олон янзаар л ярих байх. Зүгээр тодорхой хэмжээний яг нь тэр бие махбод тэр онгодын одоо юу ч хэлдэг юм эрчим мэдээллийг биендээ оруулснараа улам тэр одоо яг онгод шиг болж хувирдаг. Одоо миний яриа хэлэмж бол хоолойны өнгө, биений үйлдэл тийм ээ. Яг л настай хүн шиг айшлах, авирах, ярих тийм. Энийг бол нөхцө гэж яриад байна л та. Тийм болохоор одоо нөгөө юу ч хэлдэм тэр багаас ахуулаад ингэсэн гэхээр яагаад тэр юмнуудтай ноцлоодсэн мэхээр тэднийг би өөрөө татдаг байхгүй да. Бүүхэн өөрөө татдаг байхгүй. Өөр ингэсэн тэр юу ч хэлдэ 13 мэдрэхүү байдаг. 6 дахь мэдрэхүү бол юу ч бүүхэнд бол сонсч байна. Гэтэл одоо нөгөө 6 7 дахь мэдрэхүүнээс нөгөө дээшилж чадахгүй явж байгаа ч бүүнэр байна. Дандаа яг нөгөө доод ертөнцөөл хараад байдаг. Тэ. Ямар ч тэр муу юм байсан тэрийг зүгээр нь хүлээгээд аваад тэр юм нь
заавал одоо муу биш юм аа. Үүрэгтэй ирдэг юм аа гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч муу юм байсан. Тэр нөгөө таны анхны нөгөө ээж дээр нь орж ирсэн нөгөө юм одоо нэг ясандаа ижид танаар чинь ингээд Наадсан толсон. наадаад босгоод шүн осгоод хоол идүүлээл одоо Яг тэр мэдрэмжээр нь өвдөлттэй хүн болвол тийм байдаг. Миний удам мөр садангууд бүхлөөр аюу их өвдөлттэй ус байдаг. Эцэг маань болонгот зүүдний бас нэлийн чадамжтай хүн. Тийм учраас яг тэр хүн зүүдэндээ буюу ухамсар нь тасрах явц нь хурдан. Тийм учраас яг тэр тасарч байгаа хэдхэн секундэд тэр юм биелгэн шилжих боломжтой байдаг. Тийм. мэдээч хэрэг түрүүний босон үйл явдал 11 настай гэж үү те. Окей за асуух юм зөндөө л байна. Гэхдээ одоо ингээд ухаад байвал би өөрөө ч ингээд паник атакнд ороод те бүр ингээд яг ингэх гэдэг. За 11 настайгаас хоошоо тэгвэл тухайн үед яг одоо миний нөгөө мэдхээр хиц хингэргээд илдээд хизээ яг бөө усан. Яг өөрийгөө мэдэж авсан. Тэгээд би өөрөө багшгүй. Хамгийн анхны багш гэвэл яг онгод тэнгэрүүд л. Өөрийгөө мэддэг байсан хэрнээ. За арайч би биш байхаа. Ийм сүрдмээр тэ ийм гайхамшигтай зүйлийг одоо биеэрээ авах тийм амтан биш байхаа гэж өөрийгөө аюу их торд үздэг байсан. Би болоог байна. Арай хангалтгүй байна. Тэгээ хүн бол одоо нэг удган зайран болгонд би за арай болоогүй би 3 жил болж байна гэдэг ч юм уу. Дандаа цөөлж хилдэг байсан. Насаараа суралцдаг учраас. Яг хөө тэгээ маш олон нөгөө бөөнөртөө уулзсан, маш олон бөөнөртөө алдсан. Үнэхээр одоо болохгүй зүйл маш их байгаа бөөнөр биднэрт. Биднэрт бас нөгөө сургамж өгөх талын усуд маань бас нэг жоохон дутуу байгаа юм шиг байгаа юм. Тэгээд дээрэс нь бол за биеэрээ үзээг өмөртлөө ганцхан ном сутраар нөгөө тэр нөгөө далд дэмий таних гай хичээгээд байгаад нь бас нэг асуудал бас гарч иж магадгүй. Одоо ч нөгөө үлгэр домог тэгэл нөгөө түүх судлахаараа хаан хатан болцдог ч юм уу да тийм нүдэнд л их байгаа учраас бас хэцүү энэ асуудал ярихад. Нөгөө талаар яг бүү болоод яг нөгөө бөөнөртөө нэг үйл хийжсэн тухай бас нэг ярьж болох юм. За би болохоо ээжлээ. Үнэхээр юм одоо нэг 7-8 жил би бөөсөн. 50 настай хүн л цаа. Би ингээд 7-8 жил бөөсөөр нэмээ би яг нэг онгод мөн юм уу биш юм уу мэдэхгүй байна. Сүүл рүү нэг эвгүүрхий болоо авчлаа гэдэг. За эргэлзээтэй тий. Маш их эргэлзээ тэнэлцдээс. За би юу гэж идэхүүдээ би чинь залуу хөвгт. За яг гоо би нэг шинжээ гэдэг зүйл байна. Байна шүү гэж хагаад хараад тэгээд нэг нутгаар яваад даранга нутгаар яваад тэгээд нэг шөнөөр нэг буулгуулж үзлээ. Тэгсэн багш нь гэсэн за би энэ хүний багш нь байгаа юм. Тэгээд чи яг нэг ажид хараад хэлэхгүй ядаа гэл. За тэгээ за одоо буух чинь гэсэн буух чинь аллаа. За гэсэн. Тэгсэн чинь л багш нь л бөөлж ийсэн. За одоо чи юу аашгүй буулгын шүү гэж. За гээл нөгөө хүн маань хэллээ. шаваа. Тэ шаваал. Тэгэл хингэргээд илдсэн чинь л нөгөө багшийн хуйгнаас хормоо эсгээс нь ниймгүүгээл нөгөө шавийнхан ар нурууны хэсгээр норчлоо. За. Чита сонир юм да. Гэт тэгсэн чинь нөгөө шавь нь боочна. Яхраал тэгснэ нэг юм үнхий оргидл үнэртэй л болдог. Тэгэл яг л нэг юм орчин цагийн хэлээр нэг юм ярих гэж айдаал. Тэгээ хүний ойлгомжтой зүйлийг л хэлэхээс биш яг онгодын төвчний ухаанаар хүнтэй харьцаагүй. Зөв хүн хүнээрээ харьцажсэн. Үнэхээр онгод булсан л онгодоор харьцсан шүү дээ. Тэгэхэд би энийг юу гэж ойлгосон бэ гэхээр тэр 10 нуруундаа нөгөө гүйсэн эдийг нь би юу гэж ойлгосон бэ гэхээр бөөнөр бид нар болгоцаа маш олон жил
одоо юу ч л дээ чи буруу сайн бүх юмыг татдаг. Татсаарч ирсэн. Тэр ирсэн зүйлээ одоо бөө биш байгаа хүн лүү бөө болохын тулд одоо өөрөө нэг за чи бөө юм байна гэд нөө хүн бөө биш л дээ. Гэхдээ мөн байна гэж хэлчлээ. Тэсэн тухайн үедээ мэлмийн алдсан байсан юм. Сүүл рүү мэдэж байна. Би яах гэж юм хэлж вэ? Бантахна шүү дээ. Тэгээ тэр тухайн цаг нөгөө шахаж байгаа үедээ шахаа хийгээд тэр хүний буулгаж байгаа үедээ хормоноос зуусан юм гүйлгэж тавируулаад биелүүн оруулж байгаа. Тэгээд нөгөө арх уулгаал нөгөө орохгүй байхаар арх гудруулаад нөгөө гудруулсан юм ингээл орж ирэхэд нүүрний цаана нүүр нь гарч ирээл тэгснэ ингээд улаанаар тодрол эрчим инэрнэ гэж нэг харсан бараац юм нүүр царай гэж нэг юм бүр нэг өөрөөс нь бүр ингээд нас агчихсан бүтгэр нуруутай нэг цохойсон цагаан нэг юм үстэй нэг юм шүд мүдэн гэ бүхлөөр унчихсан хуруугаар нь хуурчихсан нэг юм атрилцсан юм л харагдсан байт. Тэгэхээр тэр одоо байгаа бүүнэр маань яг тэр тухайн багш болж байгаа үедээ шавнырыга 8 шинжээ 3 сорой тавиад яг багшилж чадчихна уу гэдэг бас асуудал маш их байна. Ийм байт юм л та. 3 шинжээ 8 сорой давуулж иж тэр хүний бөө биш мөн гэдгийг тодорхойлдог. Энийг бол тэр тухайн багш нь хэлдэггүй. Багшийн онгод нь аль эсвэл тэнгэр өөрөө таалаад өөртөө мэдрүүлдэг. Ер нь хамгийн ойлгомжтой юм нь бол багаас нь өгдөлтэй байх нь байна. Өгдөлтэй хүнд нь яг тэр өгдлийн дагуу тэр усууд нь орж ирэх нь байна. Замд нь таарладаг. Уулзалт байна. Манайхын дундаас одоо нэг сайн ажгаар саар гिचэр одоо тийм яг хоо энгийн одоо бидний хэллэгээр худлаа бөөнөрл гэж яддаг шүү дээ. Тэгээ худлаа бөөнөр маань өөрсдөө багш гэж цоллоод тэгээ гэмгүй явж байгаа амтныг гэхдээ тэрний одоо зүгээр бандсан амандаа гэсэн үг юм уу эсвэл юуны төлөө тэгээд аа мөнгөний төлөө. Мөнгөний төлөө юу? Мөнгөний төлөө л дээ. Тэгээд яг нөгөө худлаа бөөнөр нь хүнийг нөгөө буруу чиглүүлээд нөгөө сүнсийн төөрүүлээд худлаа үний юмараа таарсан хүн болгоно бараг чи бөө байна гэж нэг юм амныхаа зоргоор бураад яваад байна тий. Яг уу мэдгүй дээ. Хамгийн эхлээс нь харж болно шүү дээ. Яг бөөнөр дөнгөж одоо сэрхэн мандалт эхэлсэн. Тэр үед маш олон усууд тэр удган зайрын хүнийг яаж угаалгах үлдээ. Тэр угаалга мэдтгүй байлаа шүү дээ. Хойд бол ямар юм мэдтгүй байлаа шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ яг нөгөө үнэн нь илчлэгдээд тэр дуудлагыг хүртэл хуулбарлдаг байлаа. Өөрийнхөө бичсэн ямыг хэдэн одоо 60 70 хуудастай ямыг хүртэл зайл үний чийжл гэж өгдөг байлаа. Тэр өгдөлтэй юм бол өгдлөөр л орж ирнэ. Тэг ямар ч чадамжгүй юм бол яг энийг хүсээд нэмэр байхгүй. Хизээч өөрт нь наалтахгүй юм. Дандаа л нэг хөрсдийн гаралтай үхэмэл юмнуудыг л өөрсдөө босгож ийнэс үг. Бүр төрхөөсөө ер нь хамгаалагдсан бүр багасаа л ингэж мэдэрчл явдаг болж тараад байгаа тий. Ер нь бол таны одоо нөгөө нэрний учрыг би зүгээр сонирхоод байгаа. Амьдралдаа анх удаа сонсч үзлээ. Тэгээд ямар утгатай юм бол айгүй сонин санагдаад. За одоо тэгээд таны нөгөө өвгдөө эцчээ ер нь бүгдээрээ л нэг тийм өгөгдөлтэй хүмүүс гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг тэрнтэй нэг холбогдуулж ч юм уу эсвэл надад ягаад ч нэг юм өвгдөө эцсийнх нь нэгнийх нь нэр ч юм уу. Би амаа бол амьдралдаа анх удаа сонсч үзлээ л дээ. Яг гоо ихнийг бөөнөр ч юм уу аль эсвэл одоо нэг юм үзэн сурхаачд ч юм уу да нэг өөрийнхөө нэр ус одоо нэг айгу үндрээр үнэлж өөрөө яг ямар хүн билээ гэдгийг эхлээс нь тавьж үзэх хэрэгтэй. Тэгэлгүүр одоо юу ч л тэг өөрөөс ахагдсан нэр хүнд бас байдаг. Нэртэй ус байдаг. Миний хувьд болонгуудаа
онгод маань бол энэ нэрийг айлтгсан. Өөрийнхөө нэрийг болонготой хэлж болохгүй бас шалтгаан байгаа. Дөл өв, галын дөл. Өв соёлын өв. Тэгээ энэ хоёр нэгдгээд дөл өв. За түрүүний тэр нэг юм бүр ингээд нүдэндээ ингээд одоо би болоод жишээ нь өнгөрсөнд харсан юмаа дүрсэлж харж байгаа юм шиг өөрөө нөгөө буруу хүнтэйг орооцолдоод буруу юмаа буулгацсан гэж байна шүү дээ. Хормоноос нь гүгээд ингээд шидчихдэг байх нь тэ. Тэр одоо санаж байгаа нөгөө 50-тай ах байсан гэсэн тэ. Та тэгээд харчаад юу гэж хэлсэн? Тэр надад амар сонирм байна. Тэр хоёрт жич хэлсэн үү? Өөрөө мэдчихэд тийм хүн ямар байдалд орд юм бэ? Одоо тэрийг магадгүй те энэ нэвтрүүлгийн маань таны ярьж байгаатай адилхан нөгөө сэрэмжлүүлэг болгоод тэр хүнд юу мэдрэгдээд байсан те? Нэг өөрийгөө нэг биш болцсныг мэдээд таныг одоо авчирч тэгээд тэрийг харсан байна шүү дээ. Яг багшийн хоёулаа гуйсан л та надаас. Тэгээд нөгөө бөөхөн бол үг гэхээс илүүтэйгээр нөгөө үйлдэлээрээ харуулгыг илүү үздэг. За. Тийм учраас зур хоёга нөмрөд хингэргээ бариад тийм ээ. Нэг 3 удаа зөхөд л тэр хоёр хүн ойлгосон байт. Юу юм бэ гэдгийг өөрсдөд нь харуулад өгсөн болов. Тэгээд биеэрээ мэдрэгдэж эхэлдэг байхгүй. Өөрөө яг ямар хүн байсан юм бэ гэдгийг нөгөө толинд яг тусгалаараа өөрийгөө харна. Эхлээс нь өөрийгөө харж агаад өөрийнхөө минд нь яг юу байсан юм бэ гэдгийг бас давхар хараад эхлэхээр л нөгөө майхвч гэдэг байгаа зүйлээ дахин өмсөд эхлэхээр айхад эхэлдэг болчдөг. Тэгээд тэрнээс хойшоо ерөөсөө буугаагүйсэн байдаг. Өөрийнх нь мэлмэнд дамжуулж одоо энэ нүдэд чинь бас тойл байхгүй өөрийнх нь. Энэ нүд чинь одоо энэ хүний нүд гэдэг чинь дотроо олон юм байна шүү. Өнгийг ялгах, харах, тэрний давхарга. Нөгөөч нь бол мууцаа одоо юу гэж хэлдэг дүрслийг харуулах тийм ээ. Тийм учраас нөгөө хоёр талтай байлаа хэд 3-4 тал дээр нь яг юу харуулж болох уу гэдгийг бас үзүүлж болдог өөрсдөд. Тэгчижил тэр нөгөө майхавчаа зүгхээр яг ийм юм байна гэдгийг мэдээд айсандаа болоо чичгнээд хоёулаа нөгөө майхавчаа авч шидээд тэгээ онгодын өмнө ингээд хоёулаас хөрж ирсэн. Бид нэр гин буруутай. Тэр хүн жагж багшлаг бах те. 17 жил багшилсан хүн. Хэдэн шавтай бол? Нэг 8-9 шав байгаа хөө. Одоо ингэж сумаар байна л да. Би тарин нөгөө рекорд дарахаас өмнө асуусан те. Ингээд юм яг мэдээч гоё хариулт өгсөн л дөө. Гэхдээ энэ яваа насанд маань бол намайг одоо би мэдээч одоо бөөгийн шүтлэгтэй гэж ярьдаа шүү дээ. Аливаа нэг ямар ч шашин шүтдэг. Энэ тэнгэр заяатай бөөдөө бол маш ихээр итгэдэг. Өмнө нь үзүүлж исэн, харуулж исэн хүмүүс бол намайг одоо тийм чи юм бөө мөө гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Тэгээд сонирхож асууж байгаа шүү. Тэгвэл энэ үзээ сууж байгаа хүмүүс тэр өөрийнхөө одоо тэр чинь ингээд зарим хүмүүс нөгөө юм дагуулсан байна ч гэдэг юм уу те өөрийгөө ингээд айсан имээсэндээ нэг очно. За ажил үүс мэдээч хэрэг те. Ингээ амьдралаа асуух гад нэг очно. Маш их ихтгэл өмчлөлтэйгээр. Тэгвэл хамгийн зөв зөвлөгөө ямар хүн дээр очиж одоо жинхэнэ тэр бөө гэдэг хүн дээр яаж очиж үзүүлдэг юм бол тэр бас их санагдаад байна надаа. Ер нь хайх гэхээс илүү тэр ойрхон л байдаг шүү дээ. Хүний тархинд. Хүн өөрийнх нь одоо юу гэж хэлээ үүлийн эзэн байдаг. Одоо байгаа цаг хугацааны эзэн учраас яг эргэлзээ тэнэгэлзээ байвал өөрөөсөө л асууна. Өөр хүнд ч хариулж чадахгүй. Миний өнцгөөс хариулна гэвэл тэр тухайн хүн одоо тэр амьдралаа заалгах
Тийм ээ. За аль эсвэл одоо хань ижлээ асуух. Тэ. Тэгээ энэ зүйлийг бол асуудах шаардлага байхгүй. Бөөхөн бол тийм үүрэгтэй хүн биш. Бөөхөн бол тэр байгалийн хэлж чадаагүй зүйлийг хэлэх ёстой. Хэлж чаддаг байх ёстой. Тэрийг мэдэрдэг байх ёстой. Байгаль ямар хэцүү байна, ямар их гаслантай байна. Юу гэж хэлэх гээд байгааг нь мэдэрч явах ёстой. Өөрөө л өгөхөөс илүүтэйгээр. Түүнээсээ бишэр бол нэг хүн гэдэг зүйлийг чинь барагшхан онгод тэнгэр үнэхээр одоо онгод тэнгэртэй бөөхөн бол зөв хүн гэдэг зүйлийг бол зөв хайчдаг. Ер нь за өөрийнхөө аясаар нь яваад өөрөө олох хэрэгтэй юм чи би одоо энд нь оролцдод яах юм. Яг нэг талаар болгоомтой зарим бөнөр болгоомтой жоохон шашинчаад тэгэнгүүтээ ингэж л хэлэх байх л та. Үгүй шүү дээ бид нар ч нөө хүмүүний ардыг одоо мэдхгүй чадахгүй зүйлийг нь те хэлэх ёстой үүрэгтэнгүүд гэж байна. Үгүй. Бид нэр юу хэлж өгөх ёстой юм бэ гэхээр ихтэй яаж хандаад байгаа юм. Эцэгтэй яаж хандаад байгаа юм. Өөрийгөө ойлгоогүй байж яаж чи бусдыг ойлгох юм. Өөрийнхөө ойр дотноо хайрлаагүй байж чи яаж тэр гэр бүлийг босгох юм. Яаж тэр цаашаа явах юм гэдэг зүйлийг л яг хөө цусган л хэлэхээс биш бүх юмыг ингэж илрүүлж хэлдэг юм аа. Энүүгээрээ онцлогтой бөөхөн. Түүний хайнаа ирнэ гэдэг зүйл байхгүй. Тэгээ 13 4 5 жил яг ингээл усууд ингээл хэдэн мянгаар орж ирлээ. Одоо намайг мэддэг усууд ярих л. Тэгээ тэр бүх усууд дээр би ингээ харахад зүгээр тэр усууд яг цаг хугацаа хүлээж чадаагүй л байхгүй. Хэд яруу байсныг үрдв. Сэтгэл зүйн докторгүй, үйл хөдлөн докторгүй. Ингээ ийм байхлаар нөгөө хамаг юм самар штэ. Амьдрал хамаг юм самарч хайчаад хурж ирэнгүүтээ ингээ асуухаар чинь би одоо юу гэж л юм. Хамгийн гол зүйл нь тэр хүн өөрөх ёстой юм байвал тэр имийг өрүүлнэ. Хүлээж авдаг хүнийг хүлээж авна. Хүлээж авахгүй хүнийг би ерөөс авахгүй. За олон мянган хүн үзүүлж исэн гэж байна. Одоо буцаад нэг жоохон нөгөө нэг аимшиг руугаа жоохон орчихгүй. Юу яавал тань дээр за саний нөгөө өөрийгөө одоо муухай юм да тэгээ бөөгөө ботцсон байсан хүн ирсэн гэд нэг муухай дүр харагдсан гэд. Тэгвэл зүгээр өөрт нь ингээд ямар нэгэн одоо ийм олон юм байгаад байгаа. Архины дэв гэдэг ч юм уу те. Нөгөө тэрэн альбан гүйдэлтэй арих гэдэг ч юм энэ. За энэ бол ингээд одоо нуршсан сэдв болчиход байгаа. Манай нэвтрүүлгийн хувьд бол. Тэгээ анхны сесний хийж явах тэр альбан нь яг юу юм уу ингээл те. Зөндөө хариултыг ихтэй төрөл бүрээр авцсан байгаа. Ийм юмд дайруулаад бүр алингаа алдсан тийм кейс тань дээр одоо тохиолдож ирсэн үү? Үгүй яах вэ тэгэл одоо нөгөө машинд одоо том ачааны тэргэнд дайруулаад одоо мөргүүлээл тэгээ үе мөчгөө болцсон хитэрт орцсон сунг олцуусууд иржээсэн. Тэгэл ялангуяа эхнэрүүд нь нэг жоохон юм идэр хийлгүүлсэн. Аль эсвэл өөрөө ч гэсэн одоо нэг бэлвсэн ч юм уу, аль эсвэл нэг юм бөө хүмүүстэй нэг жоохон мартахар хийцэн. Аль эсвэл үхэрийн газар дээр гიშгээд одоо хүний зогцсон дээр гიშгээд аль эсвэл шээцэн ч юм уу да тийм ийм тохиолдол юм байдаг. Тэгээ ирсэн хүн дээр болонготой яад юм бэ гэхээр баясгалан дагаар би инээд. Ашгүй нэг юм. Яг ийм хүний орж ирлээ гэдгийг. За үнэрлээл мэднэ. Зүгээр нэг хаалгаар зүгээр ганцхан гიშгээл үнэрлээл мэднэ. Оо ямар гоё юм бэ аль өрөө тэр. Би барьж авнаа. Тэ аммаар байна. Би наадах хийцэн. Тэ нийгэмний зараал юм уу? Аль эсвэл нэг болохгүй юм хийж байгаа хүний нүгэл хилэнцгийг нэмж үргэлжлүүлмээр байна. Тэгээ цан үйл хийжсэн тохиолдол байна. Тэгээ хөвчлэн болонготой яхан за бөөхөн өөрөө ч гэсэндээ бас тиймд даруулах тохиолдол бас байна л да. Сэтгэл зүйн асуудал, гэр бүлийн асуудал, аль эсвэл яг нөгөө маш олон улсуудтай харилцаад маш олон хүмүүсийн нөгөө зовлонгийн сонсоод
нөө сэтгэлийн тэнхээ өөртөө үүрэх ачаа хүндрээд эхлэхээр л нөгөө арх дарсан дум бах. Тэгээд тэр муу юм өөртөө хань болгох юм тохиолдол гарч ирээд тэг юм идрүүд нь гүгээд ирэх тохиолдол бас байна. Тэгсэн тохиолдолд болонготой зоолтох одоо нөгөө хин хэнийг л одоо даван гаргахад нь тийм болж үйл хийн. Тэгэл биечсэн байна. Би одоо юу байна? Шийтэй байна, биечсэн байна. За биечсэн гэдэг нь бол тэ яг ямар учиртай юм бэхээр хэдэн жил болсноос нь хамаарат тодорхой хэмжээний нөгөө эхлээс нь эрчмийн идэж хагаад дараад нь нөгөө махын эзнээ цусыг нь уунж хагаад дотор эргэтнэлэн хордог байхгүй. Тэгэд нөгөө шимэгдэд дуусахаараа зэрэг цаашаа нөгөө цусны буюу их судал руу нөрнө, аль эсвэл ясны буюу нөгөө яс судал руу буюу нөгөө эцэг рүү нөрдөг. Ингэж дайрах тохиолдлууд бас байдаг. Тэр юмнуудтай бас хий хамаагүй бас нэг зан үйл хийгээд юу чадахгүй. Ер нь бол одоогийн бөөнөр бол яг хийн гэвэл бас хэцүүлтэй. Яг нэг удаа нэг хийжсэн үе байх үед байна. Тэгтээ үнэхээр хатуу туссан надад хувьд бол. Хажуу суугаад байдаг. Тэг ахын тэгцээ магээд байдаг. Тэгсэн мөртлөө би нөгөө юм ин хараад байдаг. Нэг юм үсэн унжчихсан жижигхэн биетэй юм. Нүн өцгөн. Тэг уулан гин одоо даавгаар ингээ бие бүтээчгээд л гүгээд байдаг. Тэг ингээ хайгаал араас нь гүгээл ахын хооронд л аюу хурдтайг баригдахгүй. Нэг эсвэл ингээл хажууд нь суугаад яг мөрөн дээр нь ч юм уу аль эсвэл нэг хөлн доор нь ч юм уу толгоог яг дээш ингээд цохиулгацсан харж хагаад зүгээр ингээ ярьж байгаа үедээ ингэчихээр алуулчихна. Тиймэрхүү юм ч юм бол яаж овсхоотой, ямар хурдан, ямар аль замаар одоо гүөхийг бол нэвч шууд мэддэг учраас бид нар ч нэг тухайн газарт чи яг анх удаа очиж байгаа учраас тандалт хийхээгүй шууд очиод үйл хийхээр бас хэцүү. Гал ноцолоо. Ар талд нь болонготой за энэ юу идэж чуудаг юм байна. Юу нэрдэж байна. Хажуугаар ингээл үнрээ үлдээгээл гүгээд явах үед нь үнрээр нь ийм юм мэддэг юм байна. Ийм юм уудаг юм байна. Тагшин хийгээл хажууд нь тавьчихна. Тэгээ болж игэл нөгөө хүнийх нь одоо үсч юм уу аль эсвэл нэг ид хэрэгслийг нь заавалж хүн авч тэгж байгаа татдгалт. Тэгээд ойртод ирэнгүүт нь тэр ид хэрэгслийг нь тэр идж байгаа унтлуу хийчихээр орж ирдэг байхгүй. Орж ирэнгүүт нөгөө базаа хийнгээд базааны зан үйл хийдэг. Базаад тэгээд тэрийг нь болонготой одоо юу ч хэлдэг богцонд хийж баймлдаг. Тэгтээ тэр юм ий чинь устгалд оруулж явж байгаагүй юм. Дэх үе юм бүүнэр. Тэрийг зүгээр хангай газар нь эзэмгүй юм айл эсвэл савдх нь одоо нүгэд явчихсан байвал төрөл тоосон газарт нь болонготой эзэн болгох гэдэг. Тэгээ тэрийг ингээ хамгаалуулж байна. Тэгээ маш олон юмнууд байна л да. Тэгээ энд л яг ингээд ярьчихсан зэрэг яг алийг ярихаа би бас сайн мэдгүй байна. Таны түрүүний хэлсэн шүү дээ. Баярлдаг гэд. Би наадах чинь зараалаа болгоч гэд. Та тэрийг зараалаа болгож юу ийд? Юм юм. Жишээ нь. Яг нь ёсоо алдсан, үрээ алдсан. Аль эсвэл газар уулус ханга дэлхийг сүрүүлэхийн тулд өөрийнхөө онгодыгоо хүчийг нэ зүгээр баалсан. Тэм удган зарилуулгүй л байна. Миний ганц хүсэл бол байгаль тагал баймар шүү дээ. Ийм сүтгцэн юм би хараад гэтээ би өөр хүүхдэд юу харуулах юм.
бидний үр хойч юу харж. Тэр нөгөө таны төрөний ээлдэг тэр гоё монгол хүн байхгүй болох гэж шүү дээ. Байгаль үг бол яг үгүй болно гэж байхгүй ч гэсэндээ нүүж явдаг. Эзэнгүй газар тулан утаа хин дураараа ашиглаж идэг. Авирлж идэг. Тэгээ болж л өгвөл одоо юу гэж л дэм сурав босгоол. Тэгээ суургаараа болонготаа юу гэж л дэм хамгийн бийг нь сороод хумчдаг. Одоо миний нэг танд зайрынгийн одоо найз нь Солонгост ажиллаж байгаад бөөхөн юм байна л т. Солонгост ажиллаж байгаад юу асан Монголд ирсэн эцэг тэнгэр дэвшсэн гэдэг. Тэгсэн үдээлэх зан үйл хийх гэсэн чинь эцгийн сүнс нь олддог. Тэгэл нэг зүүдэнд нэг юм уул усны гаралтай нэг юм сувраг харуулаа болдгоо. Тэгээд шим тийш яваад нэг яалтчгүй нэг сувраг байна. Тэгсэн чинь суврагны яг юм онгорхой нүхээр нь эцгийн дуун орилжсэн. Мама хавраач миний өөр юм нэ гэдэг. Тэгээ эцгийн сүнсээ татаад тэгэж нэг үдээлсэн. Яг тэр юм шиг адилханаар ер нь сугар болон өөр гэсэн зан үйлтэй байдаг. Зан үйлээр босдог. Зарим нэг нь бол муцаа үнэхээр одоо хүндэлжтэй эдэлжсэн одоо хувилгаан байд юм уу, гүртэн байд юм уу, юу байд юм тийм ээ. Багш ч байд юм уу. Тэрнийхэн зохицыг бонхоглож оршуулдаг газар ус байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Автоэкспо хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу авто тээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. Тэгээ би нэг юм харах байхад байхгүй. Одоо нэг уул руу явах гэж байгаад би нэг 3 модхон нэг юм овооны үүдэн дээр нэг юм зан үйл хийсэн. Яг тэр овооны яг доогон талд толготой юу ч хэлдэг тэр овоог хараад тэгснэ хоост янзын сайхан савдагтай юм байна гэл аархаал. Тэгэл хоолоо молоогоо нэг зүгээр энгийн хүнээрээ ярьчихгүй нэг хоолоо молоогоо нэг юм сүүг мүгэд эсвэл нэг юм яхарч махрал яриад тэнгуут нь нэ актер тохог. За энэ хэд ингээд үйл хийж л байгаа юм байл үдэ гэсэн чинь яг тэр хэд явсны дараах нь би тандаж үзэхгүй юу. Тэнгуут очсон. Хамаа намайг бас нэг уулд нэг гарчдаг юм л та бол. Яг би нэг зориулаа очсон. Гэсэн тэр овоо юм өгсөн ч овоо биш байсан. Доос харсан чинь ингээд чулуун дээр хүний үс ингээд дээш ингээд уургаад за тогтцсон байсан. Тэгээд доогон талын хэсэг дээр нь болонгота хөлн цохицсан байсан байхгүй. За. Тэгээ энийг болонгота нөгөө тэр 3 удаа олж хараагүй. Хэрэгсүр гэсэн үг. Эй. Тэр бүр саяхан Ямар тавьсан байсан юм. Олж хараагүй. Тэгэхээр нөгөө очдөг уул гэдэг байгаа боловч яг тэр уул ихний удаад нөгөө түүхийн сайн судлах хэрэгтэй. Асуудлаас гадна нөгөө бүх хүмүүс бас нэг мэдрэмж бас нэг харах хэрэгтэй юм бол гэж миний хувьд бол бодсон байгаа. Тэгээд савдаг мавдаг гэдсэн чинь шал өөр юм харцсан юм. Тийштэй одоо тэр нөгөө хамгийн ойрхоноос хотод гэвэл яг үн тэр нөгөө саяны ярьдаг дарихийн ганц судганы хажуудлын тэр нэг хүний нэртэй уул байгаа. Тэр нь орой дээр ч хүртэл байдаг шүү дээ. Үс нь ингээд цохойгал ургацсан байдаг. Дээшээ ингээд нөгөө нэлээх ингээд ургацсан цохойсон байдаг. Тэгээс шүн болохоор ингээд гүвэл наасаашаа гүвэл нэг айл хунраар хорч хоол цагаа идчихэл буцаал урдаг. Тэгэл н орсон нөгөө айлуудын үр хүүхдүүд нь үүлэг найдал шүн болгоо айж үрээл. Тэжээс нөхөдөл маш их байна. Тэгэл овоо байлаа гэж бодоход овооны хажууд ер нь нэг очоод хэрэггүй л гэдэг. Тэгэл монголчууд болохоор очоод нөгөө чулуу аваад шидээлээд. Тэр одоо ер нь яг ямар учирч янцантай юунууд гэдэг юм бол Тэгээ овоолгон ондолд чулуу болгон өрөлтөн ондоо байдаг. Би бол одоо сая 12 хоногор найзтай зүг явж байхдаа маш олон хэрэгсүр төр очлоо. Харлаа. Зарим нь бол зүгээр юу ч хэлдэг хүмүүс дахиад үзсэн. Байх шиг тий.
байх шиг. Тэгээ энэ дээр нэгт гайх чинь хоёр тулангуудаа тэр нөгөө уулан дээр гараад одоо нэг аваа нөхөр хоёр иржсэн. Нөхөр нь болонгуудаа нэг зүүдэнд нэг танихгүй бүсгүй байнга үзэгдээд миний юм хөөч гэдэг. Зүүдэнд нь орж ирэх хэлээд байдаг. Нөгөө ихнэрт нь олонгуудаа тодорхой хэмжээний одоо юу гэж хэлдэг. Бие махбодд нь олонгуудаа нэг л юм сэрэлт мэдрэгдээд өөрийн мэдлгүй одоо дур хөдлөө болох байгаад байна. Тэгээд дээрэс нь манай нөхөр ингээд тим зүудэлснээс хойш юу нь бол байнга ингэж хар дараал айл эсвэл найрагт харсуугаал. Тэгэл нэг сэтгэл зүйн аягүй хэцүү байгаа юм шиг байна. Таны хараад өгч гэсэн. Харлаа. Тэгсэн овон дээр машин тавиагараад тэгээд арга биелийн хадгалт хийсэн юм шиг байна. Тэгсэн яг тэр овооны жалганд гүйдлийн судалтай болж таарад тэр үнээс нэг юм одоо юу гэж хэлдэм туранхай гойны хэсэг нь болготой махтай байсан. Нимгэн махтай байсан. Тэгээ цээж нь болготой ингээд яс хуйцсан. Тэгээд хүзүүн болготой нилээ ингээд юу гэж хэлдэм хуурцсан. Яснууд нь хуурчихсан. Тэгээ ам нь нилээ ингээд том хангаачсан. Тийм нэг ид тэр хоёр үйлдэж байгаа үед нь дайрсан юм шиг байна. Тэгээ нөгөө нөхөр нь болготой тэр тухайн үед одоо нөгөө арга биелээ хийж байгаа үед амаангагаал хашгираал тэгэл татаад унтсан гэж байгаа. Харсан байна. Тэгээ тэрнээс хойшол нөгөө хар дор зүудлэл аль эсвэл нөгөө яс шүрмсүүд ингээл зангираал тэгэл бүр ингээд нөгөө тавигдж өгөхгүй өчнөө юмж домчоор яваад болоогүй гэж байгаа. Арга ядаа 35 сая төгрөг өгөөд тэгээ аргалуулсан гэж байгаа. Нөгөөх нь аргалсан ч юм болдог. Бөөгөр. Бөөгөр 35 сая төгрөг өгөөд аргалууллаа гэсэн. Нөгөөх нь аргалсан ч юм болоогүй. Эхнэр нь болонгуудаа өөр хүнтэй явуулдаад арга барахын эрэнд нөхөр нь ийм галз үзлөөт болцсон юм би ч одоо яах юм. Тэгээ ингээд бид хоёр ингээд салж нийлэхдээ толцгаад байна. Таны аргалаад өгөөч. Тэгээ үтсэн чинь зоолтгүй одоо тэр нэг аваа үзэдэй болдгоо. Би өөр нөгөө газар дээр юм уу аль эсвэл нэг цаасан дээр зурж тэгээ бүгдийг ингээд зураад нийгмгүй харуулад за ийм бол байсан уу? Энэ 20 байсан ийм байсан уу? Ийм дүрхтэй юм харсан уу гэдгийг бүр зураад харуулдаг өөрсдөд нь. Тэгээ үнэхээр энэ тийм байсан гэд нөхөр нь хүртэл ингээд бүр нүд нь өөртөө цагаанаар эргэцсэн. Нөгөө хүссэн саагцсан. Тийм ээ л гэж жижиг нэлбэр. За бити нэг ахтар сэтгэл зүгээ бити ингэж барь. Сайн барь. Тэглээч одоо юмтаа үний юмтаа гэж хэлж болдгоо юм. Ямар ч тайсан дэ чи ихнэр нь гайгүй юм байна. Чи хурц ирээр гэсэн. Тэгээд хоёр дуулааны өмөрчвөл хажуудаа суулгаал. За одоо татааны үйл эхлэндэ. Эхлээс нь угааланд оруулаад ивэл. За. Тэгээ харыг угааланд оруулсан. Тэгээ нэг жоохон сархад яг нэг шилтэй арих амийг нь дэлгэчихсэн хажууд нь тавьсан байсан юм л зүгээр. Тэгсэн чинь манай төвшөрний санаанд дээр нь асгацчих. Халуун чулуун дээр асгаад ууранд нь ингээд суулгаж байгаа. Санаанд асгасан чинь нөгөө нөхрний яасан гэсэн. За чи ямар тач шүс хамаг юм хаяад тэгээд юу ягараа сайн хот шүү. Битээ тэр нэг салхи сэвэр оруулаарай. Би сайн хумаад надгал наавт уурандаа сайн суугаар гэсэн. Тэгсэн чинь төвшөө хүн ингээд нөгөө бүтээлгээ жоохон дэлгээд ярваангуудаа над руу хараад яаш гэсэн. Энэ ах чинь нөгөө шүс нөгөө нус цэрэ хайсан нөгөө архитай юмд уугаад штэ. Тэгээ уусан хүн чи яах юм? За ялаа харъя гэсэн чи ингээд нүд нь улааж гисэн. Бүр ингээд нөгөө царайнасаа бүр хөшөрцөн байдалтай надад харагдаж байгаа юм чи. Тэгээ чи яах юм гэж. Ер нь юмд эзлүүлсэн хүн бол өөрийн мэдлэг үг гаргаа хийчихдэг байхгүй. Тэгээд
ингээд дийлгсэн чинь л над руу харгуунта чи яах вэ? Бас ч юм. Чи юу нэ гэсэн чи хэлэхгүй. Тэнгүүт нь зааваагаар байна. Та тэгвэл өөр угаалганд оруулаад амин биенээс нэг ямар тест нэг таталт хийгээд үзьгээд. Тэгээ таталт хийлээ. Биенээс нь гардах цуураа болдог. За төвшөө минь тэгээ хамсаатандаа хөв. Бүр барагддаг. Гэхдээ яаж юм болов гэ ингээ эргээ харсан. Эргээ харсан чинь нөгөө хоёрны одоо арн урууга бүүнэрч бид нар чинь хамгаалдаг. Айгүй сайн зэмсэгтэй байж хамгаалдаг байхгүй. Тэгсэн чи юу ардалын хормоо хэсгээр нь бараг шахуу 4 5 юм байсан үгүй юу? Нүмгцхэн. Тэгээ нөгөө биений доотлын ус нь ингээд нилэнгээтэй ингээд нөгөө цээж хүртэл ингээд урагчсан. Тэгээ тэрийг ингээд чирчсэн. Тэгээ мөглөгцөн ингээд нэг 3 4 юм байдیں۔ Тэгээ хамгийн нуудлт нь болонготой нэг юм нэраа хөхтөн гимэрч юм шиг нэг сонин юм одоо хүн шиг юм шиг нэг сон дүрстэй юм үзэгдэн би гайхад хүчтэй ганц юм болох шүү ээж та. Сар олоосаа тий. Тэгээ хормойгоо гүвэл сутар хийгээл татсан гаран дөөрөгдөөд эхэлдэг. Гаран дөөрөгдөөл эхлээл за чи нааша хар амаа нэ тэгээд гүнзгий амьсгаа онготаа амьсгалаа бүтэн гаргаарай чи дуустална гэд. Тэгээ гаргаж байгаа үед нь л ингээл винээс нь гаргасан чи гэл тэгж байгаа үед амнаас нь цус гараад тэгэл хамуу би ингээл хөнгөрөөл тавирдаал эхлэнгүүт нь доошо нэг шүхий хаянгуудаа хинэргээ бараал нэг ганц цохоход л таг гэл явж байгаа шүү дээ. Яа. Гэтэ энэ бол тоглоом биш байна. Яагаад гэвэл одоо нөгөө нийтгүүр эмнэлэг одоо маш олон эмнэлгүүдэд би харж байна. Хажуугаар нь өрхөд ингээл битүү очор гаднаас нь ингээл бүгдөө ингэж ихсаас хосч байсан. Тэгэл тал хуун л барагших өөр хөхтэй голлоод байна. Өөр хөхтэй голчихсон. Нөгөө гологцсон нөгөө хүүхдийн сүнс нь нялхардаг байхгүй юу? Амьд хүний сүнс нялхардаг шүү дээ. Би энэ үдэд эхэлдэг. Тэгээ нялхарч байгаа үед нь яад юм бэ гэхээр нөгөө эцсийн ихийнх нь нөгөө дагуулж ирсэн одоо юу вэ гэдэм хар муу юм бэ гэдэм юу вэ гэдэм. За тэр юм нь бол тэр үр хүүхдэд наалддаг. Үүлээ үр хүүхдтэй гэдэг нь. Болохгүй газараа буруу үлээ үлдчихдэг тий. Тий ямар сандаа одоо нөгөө айрагтаар суучхал тэгснэ найзында ганцаараа хонол хонсон газраасаа юм чирэл ирж байгаа шүү дээ. Гэл дээш хараад унтчихсэн нүдэнээсэн чинь нэг сексээс юм нүүрлөөр харсан гэж байгаа. Хээ гэдэг нээс гэж байгаа. Тэгээ энэс нь чихээр нь тэгээд унтаад байсан гэж байгаа. Шосогт байсан юм чи яа. Тэгээ чирийг мэдэхгүй. Тэгээ хурж ирээд асуугаад ахаар би чи мэдэн шүү дээ. Юу мэдээ? Санахгүй. Чи санана. Санаж байгаа чи байгаа тий. Би бүхэн байлаа гэд ингэ дэлгэрэнгүй хэлэхгүй байхгүй. Яг зөвхөн хэлсэн л. За чи нэг эзэнгүү нэг байранд чи нэг ингээс шас хот байсан гэхэд л тийш дээ. Би тийм харсан тий. Тэрнээс хойш зүуднөр юм болчихсон тийм болчихсон гэж ярьж байгаа. Ер нь зүүдээр нэх ороодог тий бас. Яг зүүдээр нь оруулж байгаа шалтгаан болгоцоо би хинбэ хаанаас ирсэн бэ? Яагаад би чамаа хорлох гээд байгаа юм бэ гэдээ мэдрүүлдэг хамгийн түрүүнд. Тэрийг нөгөө хүмүүс нь болгоомтой зарим сандаг үгээд байгаа. Үгүй сандаг. Тэрийг бүр тодор мэддэг. Тэгсэн мөртлөө нөгөө юу гэж хэлдэг юм яг тулгамдаад нөгөө тэрийг санахгүй тохиол гарч ирдэг. Одоо би түрүүний асуултаа мартдаг шиг тий. За мэдээч хэрэг энэ олон одоо үйл хэрэг өөрт нь мэдрэгдээд байгаа зүйл бол за үзэгч биднэрт бол тун сонирхолтой. Зарим нэг хүнд эмгэнэлтэл байдаг юм байна тий. Мэдээч хэрэг яг бахархах юм мэдрэмж ингээ өөр ирэхгүй төрөөд байна л та. Одоо тийм хүмүүсийг одоо ангаах гэх үү, тэгээ зайлуулах гэх үү, амьдралын одоо жигдэлж ийн гэх үү, тэгээ бахархмаар саяны түүх мөх бол бас дотор зураал нүдэнд харагдаал гайгүй амьдарч байгаа бол тэг яамаа да тий.
За танд өөр одоо мэдээч хэрэг нэг юм зайран хүний үүднээс те нэг юм хэлмээр байгаа юм ер нь байдаг уу? Одоо л нэг юм инэл ингээд тэг анхаараатгаач ээ гэж. Жохон мөвсүү болж магадгүй. Зүгээр Нэг 50 орчим насны удган над руу холбогдоод би өстө отгон тэнгэр хайрганлыг ерөөс очичоогүй хүнээ. Тэгээ би анх очихдоо нэг бүтэн хонтой очих гээд байна гэдэг. Өө ямар буянтай юм за гэсэн. Тэгсэн чинь яриаг нь сонсоол байла. Тэгсэн ингэж байна. Дотор эргэтнүүдийг нь дутуу болонгуудаа тал эргэтнүүдийг нь түүхийгээр нь газарт булаад тэг өөрийнх нь цусаа болгонтой хаяганд хийгээд тэр овооны доор тавих санаа байна. Онгод минь надад тэгж хэлсэн гэж. за Нэгт тэр хүн мэдлэг боловсруулгүй байна. Даалтын юм дээр. Хоёр тулангуутай нөгөө юу гэж хэлдэм байгаль ихэд хор хөнөөлтөй байгаа маш асар их юмуд байгаа дээ. Ламн юм уу бөөн хийгээд байгаа нь мэддэхгүй одоо чулууг ороох замгүй л. Чулуу хадгаар чулууг ороогод нэрээ бичингүүтэй тэгэж одоо нөгөө юм шидэх юм уу аль эсвэл нэг овоон дээр тавьдаг юм ёс нийт гарч хаад байна. одоо бас нөгөө лагал зөвл явах гээд Тэр хүний ноён нуруу нэг өөдтэй болно гэж байхгүй л. Дараагийнх нь болгоомтой одоо юу гэж хэлдэм дахлыг үлдэж байна гэд бити энэ газар бол бас хангалтлагыг бузарлаач. Тэр ээж модыг чи өчнөө харлаа. Өчнөө жил очлоо. Тэр ээж мод ч айлт нэг хүцэн мод шүү дээ. Бид нөгөө шүтж чинь гэсэн мөртлөө нөгөө шүтж байгаа зүйлээ халаа ичдэг. Тэгээ халаа хийсэн зүйл рүүгээ дахиад нөлөмдөг. Сэлэн рүү явхад нэг таньдаг настай зайран руу очлоо. Тэгсэн ээж модтой ээжлэх нь ийм асар их эрчимтэй хүчтэй нэг юм мод байна. Тийш очих гэсэн чинь очиол үзэхэд л торгоор ингээ битүүлээ, дотор талд нь хадгаар ингээ битүүлээ, хадган дотор нь болгоотаа дахиад нэг төмрөөр битүүлэнгүүтээ дээр талд нь болгоотаа нөгөө бидний одоо эдэлж хэрэгэлдэг талыг ингээ тавьчихсан. Тэрийг нь аваад стаасан. Стад далдын дадлыг чандор. Далдор гэж. Бид нэр өөрсдөө нөгөө байгалаа хайрлахгүй юм бол хинч байгалыг хайрлахгүй. Амьд хүн. Тэгэхэд одоо маш олон одоо нэг уул хайрхтыг харлаа, үзлээ. Та нарын үйлдэж байгаа үйл болгоны чинь дараа шуурга, байгалийн үзэгдлүүд маш их байгаа шүү. Гамшгууд нилээх бий болж байгаа. Яагаад одоо ингэж цасуурууд байгаа юм? Яагаад тэр өнгөрсөн тэр нэг ээж модны тахлыг дээр зан үйл хийж дуусны дараа тэр одоо сэлэнг дээр ямар аимшигтай юм босныг сэлэнгүүд өөрсдөө мэдж байгаа айлгүй. Ховд нутгаар хүртэл ялгаагүй. Овоон дээр та юу бол юу хүслээрээ тавьж болно. Таны сэтгэлийн асуудал. Хамгийн гол зүйл нь арх тавихгүй, сүү тавихгүй байх ч л ирэх асуудал болцоход байна. Тэгэхэд арх сүү тавиад тэгснэ надын нүдэн дээр шүү. 3 шил хараа годруулцаа 75. за Годруулцаа ундаалаад байгаа ухаантай. Сүү нэлнгэтэй цацж байгаа. Тэгснэ нөгөө ихний удаад аюу их дээдэлж исэн бурхан дахиусыг дээшээ орой дээрээ гаргаад нөгөө шүтчихсэн тэр бурхан байна. Шүтчихсэн тэр нэг хоёр дуулга байна. Хингэр байна. Тэрийг зүүр нэг хог дээр гаргаа хайцсан. Нөөдөл нь үтэнд итгэцсэн. Үтэнд итгэцсэн имийг нь цэвэрлээд аваад арыг нь дагаад явж байгаа ус бас байдаг. Зарим удмууд байдаг. Цэвэрлээд. Тийм болохоор нэг ганц юм хэлэхэд одоо болсон. Та нарын хийж байгаа үйл хийцэн харгайгаар энэ хүрс газар шорооны эцүүд нь айл хэзээ цаашаа чандын чадад далд орох дууссан. Тэгээ хийсэн үйлий чинь нүглийг бусдад битгий үг. Дээрээс нь болонгуудаа хийж байгаа үйлүүдийн чинь гайгаар энэ
газар шороо хэр гайхамшигт хэр их үр хөвгтөд өгч байгааг хараад үз. Энэ бодит үнэн. Ийм л байна. За ойлгомжтой. Тэгээд мэдээж хэрэг одоо ойлгосон бах. За өнөөдөр одоо өөртөө тэр бага наснаасаа өдийг хүртэл те одоо үдсэн харсныхаа цухсхан лах та миний таамгаар те ингээд гоё намайг болон манай үзэгчдийг хүндлээд ингээд гоё урилга авч хүрэлцэн ирээд гоё түүгээ хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд таны ингээд үйл хэрэгт бол мэдээж хэрэг одоо амжилт хүсье гэж хэлж болох уу? За энэ манай нөгөө Тера гээд гарын бэлэг байгаа шүү. За баярлалаа. Энэ гоё бүтээгдэхүүний дээжүүдээс хийсэн байлээ. За тэгээд өртөө дөрөвтэй хамт байсан баярлалаа. Season 3 дуусах гал байна шүү. Тэгээд subscribe дараарай. Баярлалаа. Horse After Expon, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse After Expo, Монголын хамгийн том машины их дэлгүүр.